Өнөөдөр хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 1985 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй өдрөөр Монгол улсын хэрэглэгчид эрхээ идэл дуу хоолойгоо хүргэн Чингисийн талбайд цугларддаг. Иргэдийн зүгээс гомдож буй гол асуудлууд нь тэдний анхдагч хэрэгцээ болсон хоол хүнс орон сууцны байр өмсөж зүүхтэр төвлөрч байна. Тухайлбал нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгт жилд 5,000 өргөдөл иргэдээс ирдэг байна. Түүний 20 гаруй хувь зөвхөн хүнсний хэрэглээтэй холбогддог байна. За нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас 2016 он гарснаар хийгдсэн хяналт шалгалтууд, төлөвлөгөөт болон орчин цэргийн шалгалтуудын хүрээнд илэрсэн зөрчил дутагдaltaй хүнсний бараа бүтээгдэхүүнийг одоо дэлгэн танилцуулж байна. Ард иргэдэд сэрэмжлүүлэх хүрэх байдлаар. За 2016 он гарснаар ямар шалгалт хийгдсэн бэ гэхээр цар шинийн баярыг огтсон орчин цэргийн шалгалт хийгдсэн. За мөн төлөвлөгөөт худалдааны газар, нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүдийн чиглэлээр төлөвлөгөөтэй шалгалтууд бол зарсан объектуудад хийгдэж явж байна. За шалгалтын явцад ямар зөрчил илэрсэн бэ гэхээр хадгалах хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. За мөн хаяж шин зөрчилтэй хүнсний бараа бүтээгдэхүүнийг зарж байсан. Мөн хэрэглэгчдийн ханддаг бас нэгэн байгууллага нь шудраг хүрслэх хэрэгжин төлөө газар юм. Тус байгууллагад ирэх гомдлын 60 гаруй хувь нь хэрэглэгчтэй холбоотой шудраг хүрслэх хэрэгжин төлөө газраас өгсөн мэдээлэлээр иргэдийн гомдлын дийлэнх нь захиргаан эрчим хүчсөөх орон сууцтай холбоотой гэдгийг мэдэгдэж байна. За манай нийгэмлэг бол мэрэгжлийн салбарын чиглэлээр ажилладаг. Хүнс хөдөө аж ахуй, худалдаа нийтийн хоол, барилга хот байгуулалт, зам тээвэр, барилга, дэд бүтэц, хууль хяналт, банк санхүү бүх салбарууд хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний холбоолоод иргэд мэрэгжлийн салбарын чиглэлээр ажиллаж байна. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөдөлгөөн үүсч байгуулагдсанаас хойш 25 дахь жилдээ бид нар 3 үе шаттай хөгжлийг давлаа гэж ингэж ойлгож байгаа. Нэгдүгээрт 90-ад оны үед Монголын хэрэглэгчдийн хамгаалалт нийгэмлэгийн эцэг болсон Цэнд Уяр гэдэг хүн энийг санаачилж бүтээн байгуулсан. Хэдийгээр шудраг хүрслэх хэрэгжин төлөө газраас асуудлыг шийдвэрлэхээр ажилдаг хэдий ч зарим тохиолдолд засгийн газрын шийдвэр тогтоолтой холбоотой учраас хүндрэл үүсдэг гэж мэдэгдэж байгаа. Хугацаанд дууссан бүтээгдэхүүн авч мөнгө төгрөг эрүүл мэндээр хохирсон бол хаана хандах вэ? Ямар хариуцлага тооцох вэ? Сөөхөн мөнгө авах жишг гэж байдгүй. Шинэ байрандаа тогсоглохын татах гэтэл хүн цуутал маргаан байна гэх мэт орон сууцны төлбөрийг хэрхэн тооцож авдаг вэ гэх мэтчлэн иргэдийн асуулт араасаа хөвөрцөөрнө.